За Наранбаатар гишүүн. За энэ тосгоны эрх зүйн байдлын тухай хууль чинь батлагдаад 1 жилийн он дээр ирээд ингээд хоошлогдох болчихж байгаа. Тэгээ н хоошлогдох болсон яг одоо шалтгаан нь бис ойлгохгүй л байгаа даа. Тэгээд эхний ээлжинд над яг яагаад хоошлогдсон, ямар үндсэл шалтгаанаар хоошлогдсон гэдгийг нэг сайн тайлбарлаад өгөөч. Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол үндсэн хуулийн тэр дүгнэлт нь хаа байна цэцгийнх нь. Тэгээ хоошлогдоод эдийн хугацаагаар хоошлогдож байгаа. 1 жилийн хугацаагаар хоошлогдож байгаа бол энэ хугацаанд үндсэн хуулинд өөрчлөлт оруулах чадах юм уу? Тэр хэрэгжилж болж байгаа одоо орон нутаг тухайлбал одоо орон нутгийн чанартай хот тийм одоо холбогдох заалтууд нь хэрэгжээ цаашаа явуулж байж болохгүй байгаа юм уу? Хэрвээ дархан эрдэнэт нь болохгүй байгаа бол тэгэн чи бүсчилсэн хөгжлөө үзэл баримтал бүсчилж хөгжүүлнэ гэж зөндөө юм яриад байгаа мөртлөө ингээд хуйлаа хойшлуулад эн чи амилахгүй штэ цаашаа явахгүй штэ. Маш олон одоо орон нутагт аймаг сумдууд одоо хот болох тосгон болохгүй хүлээгээд бэлтгэл ажлууд хийгдээд ингээд явж идэг. Тэгээ одоо 1 жилч болоогүй ингээд хойшлуулна гэдээ ингээд явж байгаа юм. Тэгээ учир шалтгаан юу байгаа нь аль эсвэл дотроос нь зарим нэг зүйлүүдийг хэрэгжүүлээд явах төдгөл зүйлээ зарим заалтуудын заримыг хэрэгжүүлээд явах боломж байхгүй юу гэсэн ийм асуулт байна. Тэгээ тодруулъя. Ямар ч байсан хариулт сонсъё. За Цэндийн сандаг очиргшөө асуултанд хариулъя. Чи яагаад би хариулах вэ? Байнгын орогоо төлөөлөөд. Зөвхөн манай байнгын төрийн байгууллагын байнгын орон дээр чинь танд одоо энэ улсын их хурлын асуудлыг орж танилцуулахыг үүрэг болгосон байна шүү дээ. Тэгэхээр та гишүүдийн асуултанд хариулна гэсэн үг. За манай байнгын орон дээр яригдсан асуудал бол ажлын хэсгээс оруулж ирэхдээ яагаад хуулийг хойшлуулж байгаа юм бэ гэхээр 1 жилээр хойшлуулж байгаа. Бэлтгэл ажил шаардлагатай байна. Яг үндсэндээ бол үнний хэлэхэд өнгөрсөн 1 жилийн хугацаанд хууль батлснаас хойш хугацаанд бол хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр зарим нэг уулзалтуудыг хийсэн юм билээ. Эхний ээлжинд одоо Булган, Эрдэнэт, Сэлэнг, Дархан гэсэн аймагуд дээр энэ газар нутгийн хөлийн цэгүүдийг тогтоох ажил хийгдэг байна. Хөлийн цэсийн маргаантай байна гэдэг үндслэлээр энэ одоо хуулийн бэлтгэл ажил хангагдаагүй байна. Бэлтгэл ажлыг хангуулах шаардлагатай байгаа учраас хуулийг 1 жилээр хойшлуулахаар оруулж ирсэн. Тэрнээс үндсэн хуулийн зөрчил маргаан бол ерөнхийдөө бас байхгүй гэж үзэж байгаа. 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр бас засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгждэх хот байгуулж болно гэдэг ийм хуулийн заалт орсон шүү дээ. Тэгээ энэ заалтын хүрээнд бол хэрэгжүүлээд явахад бүрэн болцоотой гэж ингэж үзэж байгаа. За баярлалаа. За Наранбаатар гишүүн тодруулж сууя. Тэгээ эн чинь нэгэнт батлагдсан хуулаа. Бэлтгэл ажил хангагдаагүй байна. Бид нар амжаагүй байна. Хоошлуулаатгаач гэж болдго юм уу? Жи хурл чинь хуулийг батлана. Засгийн газрын хэрэглэх газар нь хэрэгжүүлэх ёстой байгаа үстэй. Тэгэхээр чин яах вэ? Одоо нэг бол энэ хуулийг хэрэгжүүлж чадаагүй байгаа, бэлтгэл ажлыг хангаж чадаагүй байгаа хүмүүст хариуцлага тооцох юм уу? Яах? Тэгээ хуулийг бид нар хэрэгжүүлэхгүй амжихгүй байна, хоошлуулаад тэгээд яваад байх юм уу? Ямар учиртай? Энэ дээр сандаг очир гишүүн тодорхой хариулт өгөөч. За. Би бас яг тантай санал нэг байгаа. Өнгөрсөн хугацаанд энэ хуулийг яагаад хэрэгжүүлэх юм бэ? Засгийн газар гэдэг байр сууриач бас байнгын орооны хуралдаанд илэрхийлж ирсэн. Тэгээ бас шижир гишүүн гээд хэд хэдэн гишүүдүүд ч хүртэл яг тантай адилхан санал энийг хэрэгжүүлээгүй төлөө хуулийг хэрэгжүүлэхгүй төлөө одоо бас хариуцлагын асуудлыг бас хөндөжсэн асуудлууд бий. Би бас яг тантай адилхан энэ хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа 1 жил одоо юу ч хийгээгүй байсан учраас бас одоо засгийн газар бол хариуцлагагүй ажилласан байна. Энэ хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр ерөн сүүлийн үед улсын их хурл дээр бас энэ 2 дахь удаага болж байна. Улс төрийн намуудын тухай хуулийг батлаад мөн адилхан хэрэгжүүлэх хугацаа болсон боловч бас хуулийн бэлтгэл ажил хангалттай гэдгээр бид нэр өнгөрсөн хугацаанд бас
хэрэгжүүлэх хугацааг 1 жилээр хойшлуулж. Тэгээд цаашдаа ер нь улсын их хурл дээр бас ийм буруу жишг тогтчихгүй дээ. Хэдийгээр улсын их хурл батлаад байхад засгийн газар одоо бэлтгэл ажил хангадаагүй гэдэг үднээс 2 ч удаа энэ хууль За, Наранбаатар гишүүн дахин тодруулж суу. За. Одоо энэ орон нутагт үнэхээр бас тулгамчаад байгаамаа. Энэ хуулийн хэрэгжилтийг чинь бас нэлээд хүлээж байна. Тухайлах юм бол өнөөдөр бомб дагсан, хэлийн бомб дагсан одоо суурингууд бий болцсон. Тухайлбал гашуун суугатын бомб дээр одоо томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдээд ингээд цагаан хад гээд чинь 30 гаруй жил ингээд үүссэн томоохон суурин байгаа. Тэгээ өнөөдөр энэ цагаан хаданд нэг 5-аас одоо 15 мянган хүн ингээд зарим нь тогтмол, зарим нь ирж очиод ажиллаж амьдарч байдаг. Эмнэлэг байхгүй, сургууль байхгүй, тоол шороотой, удирдлага байхгүй, засаг захиргаа байхгүй. Одоо маш хүнд байдалтай л байгаа шүү дээ. Та бүхэн баг бүгдээр очиж үзсэл байгаа. Тэгээ энэ мэтээс гисүүлээд ингээд энэ хуулийн чинь хүлээс нэг эзэнтэй засаг захиргаатай болчих гэсэн газрууд зөндөө байгаа шүү дээ. Тэгээд эднэрийг одоо яаралтай эмх цэгцэнд оруулах зайлшгүй шаардлагатай байгаа. За, Сандаг Учир гишүүн хариулт өгье. За, хуулийн ажлын хэсгийн ахлагчаар Батлуут гишүүн ажиллаж байгаа. Батлуут гишүүн бас одоо Наранбаатар гишүүний хариултанд дэлгэрэнгүй бас яагаад хойшлуулах ус үндэс шаардлагыг бас дэлгэрэнгүй танилцуулж өгнө. За, Батлуут гишүүн хариулт өгье. Нэмж хариулъя. За, Наранбаатар гишүүний асуултанд хариулъя. За, улсын хурлын даргын захирамжаар ажлын хэсэг гараад ажилласан. За, Монгол улсын засгийн газрын энэ хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлын тайлан мэдээллүүдийг бас авч сонссон байгаа. За, ингээд одоо ер нь бол засгийн газарт нэг жил байр суурьтай, ажлын хэсэг шигсэн нэг жил байр суурьтайгаар нэг жилээр хойшлуулах саналыг оруулсан. Тэгээ яагаад гэхээр бид бүхэн энэ хуулийн хэрэгжилттэй холбоотой зарим нэг асуудлуудаар анхаарах шаардлага байна. Нэгдүгээрт нь бол түрүүний Сандаг Учир гишүүний хэлдэг зарим нэг одоо орон нутгуудын хилийн эргэлтийн цэгүүдийг тодорхой болгох, за хот төлөвлөлтийн ерөнхий төлөвлөгөөг батлах зэрэг асуудлууд байгаагаас гадна зарим нэг хуулийн зөрчилтэй холбоотой асуудлууд үүсэх магадлалууд бий болж байна гэж харж байгаа. Тухайлах юм бол одоо Дархан уул, Орхон аймаг зэрэг газрууд дээр энэ одоо нутгийн аймагуудын нутаг дэвсгэрийг дагнасан хот бий болгоно гэхлээр сум болоод багийн иргэдийн сумын иргэдийн төлөгчдөөр багийн иргэдийн За, нэмэлт минут өгье. сум багийн иргэдийн төлөгчдөөр иргэдийн нийтийн хуралтай холбоотой асуудал хэрэггүй гэдэг зохицуултууд байхгүй. Нэгэсэндээ төлөөллийн зарчим алдагдаад цаашлаад үндсэн хуулийн зөрчил рүү явчих нөхцөлөд үүснэ гэж харж байгаа. Тийм учраас энэ хууль хоорондын зөрчилтэй холбоотой тухайн одоо газар нутагтай холбоотой асуудлыг эрхэн хууль эрх зүйн хүрээнд зохицуулж болох уу гэдэг асуудлуудыг шийдвэрлсэний дараа энэ хуулийн хэрэгжилтийг одоо хангалттай дээр ажиллахгүй болохгүй байна. Тийм учраас бэлтгэл ажил зайлшгүй шаардлага байна гэж үзэж байгаамаа. За, Амгланбаатарын Ганбаатар гишүүн алга байна.